Дахин шинэ өглөөний мэнд хүргье. Өнөөдөр бас эзний үгээр хамтдаа барьж босгохын цагийн төлөө хамтдаа талархъя. Их эзэн минь танд баярлалаа. Өнөөдөр энэ цагаар дамжуулан та бас өөрийнхөө ишлэлд ойлголт ухаарлыг бидний зүрх сэтгэл оюун бодол та хүргэж өгөөрэй. Таны ариун сүнс бидний дотор ажиллах болтугай гэж таныг өрн Есүсийн нэрээр даатган залбирлаа. Амен. За хамтдаа бүгдээрээ Матай номын 1-р бүлгээс үргэлжлүүлэн өнөөдөр судална. За өчигдөр би та бүхнийг уриалсан 1-5 дугаар бүлгийг уншаарай гэж. За тэгээд өнөөдөр хамтдаа иш үзүүллийн биелэл болсон эзэн Есүс Христийн талаар Матай номоос суралцъя. За 1-р бүлгийн 1-ээс 2-ыг уншъя. Авраамийн удам, Давидын удам, Есүс Христийн овгийн бичиг. Авраам Исаакийг төрүүлж, Исаак Яаковыг төрүүлж, Яаков Юда болон ах дүүсийг нь төрүүлсэн болоо. Юда нь Перез, Зера нарыг Тамараас төрүүлжээ. Амен. За ингээд цаашаа одоо Есүс Христийн овгийн бичиг үргэлжилж байгаа. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ Матай ном ер нь ямар онцлогтой бичигдсэн болох, тэгээд Есүс Христ яг яагаад хаан, Есүс Христ яг яагаад Бурхны хүү юм бэ гэдгийг хамтдаа харцгаая. Тэгэхээр Матай ном бол яг Юудэ хүмүүст зориулан бичигдсэн байдаг. Юудэ хүмүүс хуучин гэрээний олон зуун жилийн түүхийн дараа 400 жил ямар ч иш үзүүлэггүй, эзнээс ямар ч өдөртөмж чиглүүлэггүй чимээгүй үеийг туулж өнгөрүүлсний дараа Есүс Христ ирснээр шинэ гэрээ эхэлсэн байдаг. За тэгвэл Есүс Христийг яг бусад иш үзүүлэгчээс юугаар ялгаатай, яагаад Есүс Христийг Бурхны хүү гэдэгт итгэлтэй байж болох юм гэдэг талаар Есүс Христ нь бас Израильчуудын хүсэн хүлээсэн тэр хаан мөн юм аа гэдгийг юудэчүүдэд ойлгуулахын тулд Матай өөрийн одоо энэ бичвэрийг бичсэн ба. Мэдээж Бурхны ариун сүнс Матайгаар дамжуулж бичсэн. За тэг өнөөдрийн уншсан 1-ээс 2 дугаар ишлэл дээр Авраамийн удам, Давидын удмын бичиг гэд эхэлж байгаа. Авраам бол одоо Давидын одоо өв эцэг, Давид бол одоо түүнээс хойш дахиад 14 үеийн дараа Есүс одоо Йосефийн гэрт мэндэлж байгаа талаар хэлсэн байна. Тэгээ Юдэ хүмүүсийн хувьд энэ угийн бичиг маш чухал байна. Яг гэвэл тэд одоо хааны угийн бичиг гэдэг яг тийм одоо хааны угийн бичгийг бичгэд хэрэгэлдэг яг ийм бичвэрийн хэлбэрээр энийг бичсэн. Дээрэс нь энэ юдэчүүдийн хувьд иш үзүүлэгчдийн үгс маш чухал бөгөөд тэдний зөвгнөл ёсоор Израильчүүдийн хаан төрөх тухай маш олон бичигдсэн байдаг. Яг үүний биелэл нь Есүс юм а гэдгийг харуулсан байна. Жишээлбэл Авраамийн удмаас явсаар байгаа Давид дээр очиод Давидаас Есүс болж байгаа, төрж байгаа тийм. Тэгэхээр Эхлэл 12-ын 2 дээр Авраамийн удамд одоо Бурхан энэ амлалтыг өгсөн байсан бичигдсэн. За Эхлэл 49:10 дээр Юдагийн удмаас одоо энэ хаан төрнө гэж бас бичигдсэн. 2 дугаар Самуэль 7-гийн 12-оос 16 дээр бас энэ Давидын удмаас энэ хаан төрнө гэж бичигдсэн жишээлбэл тийм. Тэгэхээр эхний энэ 2 ишлэл дээр ихэд л бүл бүтэн 3 иш үзүүллийн биеллийг Матай гаргаж иж бичсэн. Тэгэхээр иш үзүүлэл биелэл гэдэг нь яг ямар утгатай вэ? Есүсийн хувьд бол яг түүний амьдрал, түүний эргэн тойронд болсон бүх үйл явдлыг Матай номон дээр тэр хуучин гэрээнээс хамгийн олон иш татагдаж бичигдсэн. Тэгэхээр судлаачдын үзэж байгаагаар зарим нь 60-аас дээш, зарим нь 70-аас дээш иш үзүүлэг одоо Есүсийн амьдрал, түүний эргэн тойронд
түүний амьдралтай холбоотой үйл явдлуудаар дамжин биелэгдсэн байгааг цохон тэмдэглэсэн. Тэгэхээр өөр цаг үеийн олон иш үзүүлэгчид одоо бичигдсэн нэг хүний эргэн тойронд биелэх магадлал бол ямар ч боломжгүй. Питер Стонер гэгч хүн судалсан байна. За энэ дээр юу гэсэн бэ гэхээр зөвхөн 8 иш үзүүлэлэг нэг хүнд биелэх магадлал нь за 10-ийн хасах 17 зэрэг буюу нэгийг хуваах нь 10-ийн 17 зэрэг. За одоо нэгийг хуваах нь доор нь нэгийн ард 17 тэгтээ ийм урт тоо байж гэн гэсэн үг. За тэгвэл 48 иш үзүүлэлэг биелэх магадлал нь одоо 10-ийн хасах 157 зэрэг гэж тийм. Энэ бол ингээд төсөөлөхийн аргагүй маш бага магадлал. Ер нь бол боломжгүй л гэж. Юу боломжгүй гэвэл санамсаргүй давхцал гэж тайлбарлахад хит бага магадлал юм а гэж гаргаж ирсэн байдаг. Тэгэхээр зөвгөнлийн биелэл гэдэг бол ийм утга учиртай байх нэ. Есүс бол Бурхны хүү гэдгийг нотлох хамгийн чухал нотлогоо бол өнөөдөр бидний хувьд бол энэ зөвгөнлөөс илүү чухал нотлогоо юу вэ гэвэл Есүсийн амьлал. Тэгвэл түүнийг амьлсан гэдгийг нотлох ямар баримт байна вэ гэж. Иесус Христ үнэн юм бол туйлын ач холбогдолтой. Хэрвээ худлаа юм бол тэр ямар ч утгагүй тийм. Есүст итгэж хүмүүс хамгийн худалж ус таарна. За тэгвэл ихэнх судлаачид зөвшөөрдөг наад захын баримтууд гэж байна. За амьдралтын талаарх үндсэн их сурвалжууд нь өөрөө Библи болж өгдөг. Матай, Марк, Лук, Иохан 1-р Коринт 15 дугаар бүлэг. За дээрэс нь Есүсийг яг түүхэн хүн байсан бөгөөд яг тэр Понти Пилат захирагчийн үед Ромын тэр цаазын ялаар цовдлогдож нас барсан гэдгийг бүх түүхчид хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр энэ яг түүх одоо ямар ч түүхчээс асуусан те Есүс гэж хүн байсан. Тэр Ромын засаг захиргаан Понти Пилат захирагчийн үед энэ цаазын ял авсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. За дээрэс нь Ромын цааз бол одоо маш найдвартай хүнийг өхүүлэх ял байна. Тэгэхээр яг эсэргүүцэгчд гэж байдаг те Иесуст итгэхгүй одоо шалтгаан болгож одоо янз бүрийн те тухайн үед ч гэсэндээ Ромын цэргүүдэд хахуул өгөөд Иесусийг шавнар нь биеийг хулгайлсан юм а гэж хүртэл хэлүүлж одоо цуу яриа тараасан байдаг. Гэтэл үүний эсрэг бол маш олон нотлох одоо баримтууд байж байгаа. Түүний болшинд хоосон болсон. Ялангуяа энэ нотлогоо бол эмэгтэйчүүд анх олсон гэж бичигдснээрээ бол одоо тэр үеийн соёлд эмэгтэй хүний гэрчлэл одоо маш сул тооцогддог, бараг хүн гэж тооцогддгүй хүмүүс байсан. Тэгэхээр ийм зүйлийг зохиомлоор оруулах магадлал маш бага гэж. Хэрвээ ийм зүйлийг зохиомлоор оруулах байсан бол улс хууртай олонний танил эрчүүд ч юм уу ийм хүмүүсээр одоо булшин хоосон гэж хэлүүлэх байсан гэж үздэг байх нэ. За тэгээд шавнар нь Есүсийг харсан гэж өөрсдийн амьдралаар гэрчилсэн. Шавнарын огцом өөрчлөлт байсан баг. Тэд айцтайгаар Есүсийг орхин зүгтааж байсан тэр шавнар харин Есүсийн амьлалыг өөрсдийн нүдээр харсны дараа маш зоригтой болж Есүсийн төлөө амь насаа дэнжин тавьж өөрсдийн амьдралыг зориулсан байдаг. Паул элчийн өөрчлөлт бас маш том хүчин зүйл болдог. Тэр хавчигч байсан. Есүс Христийг хуурамч одоо иш үзүүлэгч гэж үзээд одоо Есүст итгэж хүмүүсийг хавчдаг, шорон тойрдог ийм фарисей хүн байсан. Харин тэр хүн өөрөө Есүстэй уулзаад түүнд юр бүсийн байдлаар Есүс харагдаж түүнд өөрийнхөө дуудлагыг өгсөний дараа тэр яг Есүсийг номлодог, Есүсийн одоо тийм дагалдагч болсон. Энэ 1-р Коринт 15 дээр байна. За тэгээ энэ бүхний дээр одоо бичвэрийн нотлогоо гэж байна тий. Бичвэр өөрөө бас өөрийгөө нотолж идэг. Бичвэрийн одоо гуйшгүй алдаа мадаггүй байдал гэж байгаа. Энэ бол түүхчдийн бас бичвэрийг судалж байгаа тэр хүмүүсийн нотлогоогоор бичвэр нь олон 100 жил, олон мянган жилийн турш уламжлагдаж ирэхдээ ямар ч алдаа мадаггүйгээр дамжиж ирсэн гэдгийг нотлогддог. Дээрээс нь түүхэн нөлөө гэж байгаа. Христ итгэлийн түүхэн нөлөө. Есүс Христийг ирснээс хойш он цагийн тоолол
манай эртний өмнөх манай эртний одоо гэж хуваагддаг байх жишээний. За итгэгчдийн өөрчлөгдсөн амьдрал өнөөдрийн хүртэл 21-р зууны хүртэл олон сая хүмүүс тоолж баршгүй олон хүмүүс Есүст итгэж амьдрал нь өөрчлөгдөж үнэхээр амьдарч байгаа цаг үедээ Христийг гэрчилж амьдэрсэн. Өнөөдрийн хүртэл эдгэрлийн маш олон гэрчлэлүүд байсаар хүчин эдгэрсэн. Өнөө цагт ч байгаа. Залбираад эдгэрсэн гэрчлэлүүд байсаар байна. Тэгэхээр Есүс бол Бурхны хүү бөгөөд өөрт нь итгэгч хүмүүсийн буюу Бурхны ард түмний сүнслэг хаан, сүнслэг удирдагч юм а гэдгийг Библи бидэнд гэрчилдэг. Түүнд итгэх баримт нотлогоо бидэнд дүүрэн байна. Тэгээ би та бүхнийг уриалж байна. Итгэл дээрээ бат зогсцгоё. Есүс бол мөнийн юм а. Библийн түүхүүд, нотлогоонууд хөдөлшгүй юм а. Бидний их эзэн баттай юм а. Тэр амилсан түүнийг бичвэр өөрөө нотлосоор байна. Ирэх өдрүүдэд бүгдээрээ үргэлжлүүлэн Матай номноос сонирхолтой бас олон зүйлсийг суралцахыг зорж өгсөн залбирж байна. Тэг өнөөдрийн цагаа дуусгаад хамтдаа залбирая. Их эзэн минь, та бол үнэхээр Бурхны хүү, та бол тослогдсон хаан, та бол Месия, та бол дахин ирж бүх хүнийг шүүх тэр Бурхны хүү их эзэн билээ. Бид танд итгэлээ тавьсан, бид танд итгэсэн, та биднийг өөртөө итгүүлсэн, та биднийг сонгон авч өөрийн хүмүүс болгосон. Тандаа баярлалаа. Бид үнэхээр итгэлийн амьдрал дээр бат зогсож, бас өгөнд улам илүү өсөж, төлөвшөж, бор хоолнд орох мэт таны үгээр улам илүү хоолсон, хүчрхэг болсон итгэлийн хүмүүс байхад бидэнд туслаарай. Энэ цагийг даатхан Есүсийн нэрээр залбирлаа. Амен.